Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Монхор овогтой ууган төгс гэдэг. Би Дорнод дэд сургуулийг 2007 онд Монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр төгссөн. 2012 оноос эхлэн Дорнод аймгийн Цагааваа сумны ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 13 дахь жилийн ажиллаж байгаа бөгөөд банкын багшаар 4 дахь жилийн ажиллаж байна. Багангийн багшийг дэмжих төсөлт уралдаанд оролцогч багш ууган төгс нь хүүхэд нэг бүрт аливаад зэгцтэй бүтээлч хандлагыг суулгаж, бусадтай зөв боловсон элдэг найрсаг харилцдаг, нийтлэг анги хамт олон болгох, сурагчдыг их хэлээрээ зөв сайхан ярих, өөрийгөө хөгжүүлж өөртөө итгэлтэй байх чадварыг төлөвшүүлэн сургахыг зорин ажиллаж байна. Бүтээлч ажил болон сургалтын хүрээнд ангийн сурагчдыг номтой нөхөрлүүлж, ойлгон унших, ярих чадварт сургахаас гадна ганцаарчилсан болон багаар хамтран номын тэмдэглэл хөтлөх аргад сургах, ингэснээр сурагчдын ойлгон унших чадварын тоо нэмэгдсэн, мөн 3 минутын дасгал ажлын аргыг гэрээнд болгон ажиллаж байна. Дорнод аймгийн боловсролын газраас зохион байгуулсан цахим хичээл болон нэгж хичээлийн уралдаанд секцийн багш нартайгаа хамтран оролцож, ирсэн ба мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, үр дүнг хүртээн ажиллаж байна. Багшийн мэргэжлийг тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамрагддаг. Жишээ нь 1-ээс 3 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалт, E+-ийн сургалт, ЭГМА арга зүйн зөвлөгөөнд хамрагдан түгээн дэлгэрүүлэлт хийсэн. Гүйцэтгэлийн үнэлгээнд 2023 онд 2 дугаар төвшин, 2024 онд 3 дугаар төвшнээр үнэлэгдэн дүн шинжилгээ хийж, сургалтын үйл ажиллагаагаа засан сайжруулах зорилгоор суралцгын залгамж холбоо, даалгаврын шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн дэмжлэг тусламжийг мэргэжлийн багш нараас авч, хүүхэд бүрийн архиц амжилтыг үнэлэн үр дүнг тооцон ажиллаж байна. Даасан ангийн сурагчдын хөгжил төлөвшлийн хүрээнд хичээлээс гадуурх сургалтын ажлыг дэмжин, сурагчдад өв уламжлалаа дээдлэн хүндлэх зорилгоор мэдлэх, хүндлэх соёлд суралцах, шагаагаар олон төрөлт наадгайг тоглож сургах, алтан хонх, ааха, шатар, даамын тэмцээн, музейн гоёо бидний нутаг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна хүүхдийн оролцоо хэрэгцээнд суурилсан айку, бүжгийн, найрал дуу, гар бөмбөг, жудаа бүх, зургийн дугуйлан зэрэг секц дугуйлангаар сурагчдыг хөгжүүлэн ажиллахаас гадна олимпиад, уралдаан тэмцээнд сурагчдыг амжилттай бэлтгэдэг. Эдүүтэн платформ хичээлийн хүрээнд сурагчийн сурлагын агцыг хянаж, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зөвлөмжийг чиглүүлэгч багшаас тухай бүртэн авч, багшийн арга зүйг сайжруулахад чиглэсэн хичээлийг зохион байгуулан ажиллаж ирсний үр дүнд 2024 оны хамгийн өндөр үзүүлэлттэй анги хамт олноор шалгарсан. Суралцагчдын багаар ажиллах, хамтдаа бүтээж сэтгэх чадвар, хамтын оролцоог хариуцлагатайгаар гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Зайн сургалтын хүрээнд суралцагчдыг зайнаас бие даан суралцах орчин бүрдүүлэн Camtasia, Canva, Kahoot, Zoom, Wordwall зэрэг программуудыг ашиглан хичээлүүдийг бэлтгэн цахим хэрэглэгдэхүүний даалгаврын сан бүрдүүлдэг. Сурагчдын амжилтаас дурдвал Кенгуру 2023 онд 1-р зэргийн диплом 6 сурагч, 2024 онд 2-р зэргийн диплом 3 сурагч тус бүр авсан. Баяндун суманд зохион байгуулсан стандарт бодлогын уралдаанд сурагч Энэр мөнгөн медаль, Пи бодлогын математикийн уралдаанд сурагч Нандан 6 дугаар байр, урлаг 2023 наадмаас гоцлол бүжиг 2 дугаар байр, хамтлаг дуу 3 дугаар байр, урлаг 2024 наадамд гоцлол бүжиг 2 дугаар байр, байгалаа хамгааллын гар зургийн уралдаанд 2 дугаар байр, намрын спартакиад, сургуулийн аврах шалгаруулах, шатар, даамын тэмцээнд сурагчид удаа дараалан амжилт гарган оролцож байна. Даасан ангийн сурагчдын эцэг эх асран хамгаалагчтай хичээл сургалтын олон талт үйл ажиллагаанд хамтран ажилладаг. Үйл ажиллагаанаас дурдвал зочин багш, эцэг эхчүүд сурагчийн ширээний өдөрлөг, спорт өдөрлөг, сургалт, сайн үйлсийн аянд тогтмол татан оролцуулж хамтран ажиллаж байна. Наад ертөнцид эгнэшгүй нандин сайхан алгав гагц хөө багш хүнд заягдсан байдаг. Гээд мэргэжил нэгт багш нартай амжилт хүсье.